тэнгэр багнгүй нэг дутуу, уул бүслүүргүй нэг дутуу, далай бүлүүргүй нэг дутуу. Дууны домог. Төрийн найрт эртний цагаан дууг их болгодгийн учир. Эрт нэгэн цагт Чингис хаан төрийг тэтгэн бүлгээ. Хааны их өөлөн үжин зарлиг болрон. Манай дээдэс 3 үе архины шалтгаанаас эндэл болсон учир архийг чанга цаазалсуугаа гэв. Богд эзэн ажилалт номын журмыг төмөн үсгийн түрүү болгон эрхэлсэн тул эхийн зарилгаар улсын хэмжээнд чанга цаазалснаас найр наадам, бэлэг ёроол, дуу шүлэг ховор болж ард олны сэтгэл сэргээх цэнгэл болон тэнгэрл усын эзэнд өргөх дээж цацал тасран эс баясснаар гамшиг олон болсон нэгэн учир буй. Чингис хаан нэгэн өдөр өөрийн биеэр хойд зүгт морилж хол газар дах нэгэн өндөр уулан дээрээс бараалбас ард нэгэн бүхэл айлууд үзэгдэн тэр газар төрөл бүрийн мал сүрэг түн бумаар бэлчээрлээд хур бороо элбгээс өвс бэлчээр дэлгэрэн шим хүчин элбэг бүхийг үзв. Эзэн богд биеэр морилон хурж нэгэн айлд бууваас нэгэн өндөр насалсан өвгөн гарч ирлээ. Богд эзнийг ухтан залж гэрт оруулан эзэн зочны ёсоор суун амар мэнд асуулцаж цай байран идэ дэвшүүлсний дараа гэрийн эзэн өвгөн бас Монгол хөрөнгнөөс нэрсэн архийг хасын аяганд дүүргэж хийж өгөөд богд Чингис хаанд өргөн дэвшүүлэн настай өвгөн ийн химэн дуулав. Богд Чингисийн зохиосон Бүхий Монголын жам ёс. Бурмын амтад сархтаа сүгнэн бүхэн хамтаар найрлая. Хаан Чингисийн зохиосон Хамаг Монголын жам ёс. Хатан хорд сархтаа сүгнэн хамт бүгдээрээ найрлая гэв. Тэгэх Чингис хаан архийг мөргөж амсан дуу өргөж хариу сархад барихад ийн химэн дуулрав. Эртний цагаан буйны ёроолоор болсон энэ цагтаа чухаг чандамны эрдэнэ. Чандамны эрдний чанараас болсон тан луга авчирсан юутай сонихон хувь бай гэв. Тэгээд богд Чингис хаан өвөөгнөөс ингэж асуув. Манай улсын хэмжээнд гам болж байтал эрхэм таны энд хэрхэн энэ мэд хур бороо орж өвс бэлчээр дэлгэрсэн бэ? Химээвээс өвгөн. Хүндэт эзэн танаас юугаа нуух вэ? Дээд эзний зарлиг архийг цаазалснаар найр наадам ховор болж сайн бэлэгт дуу шүлэг хөгжим үгүйгээс бэлэг ёроол дутагдан тэнгэр дэлхийн эздэд дээж цацал тасарч сахиус эс баясаад ган зууд элбэг бороо хурдаанч үгүй болжээ. Манай баг зэрэг хэсэг нутгийн ард бид нар хөрөнгөө нэрж төрийн ундаа сархад цэгээ гаргаж дэлхийн эзэнд дээж цацал дэвшүүлэн бэлэг ёроол тавин сайн бэлэгт дууны шүлэг дуулал найр наадам хийснээс шүтэн сахиус бишрээд хур бороо цагаар орж гамшигын үргэлжлэл тасарч орон нутагт шинээр төгөлдөр болж мал сүрэг дэлгэрэн олон бүхэн жарган амуй. Энэ учир цааз дээгүр цэнгэл доогуур химээсэн болоо. Үүнийг санамсаргүй эрхэм хүнд мэддэг бид химээжээ. Түүнээс богд Чингис хаан ордондоо игж ирээд өөлөн ихтэй мэдүүлж зөвшөөрүүлэн архины цэрлэлийг тайлан ийн химэн зарлиг тунхаг тарав. Арх химээгч багхан ууваас жаргал, балаартал согтвоос муухаг, бэлгийн төдий ууваас рашаан, бие согттол ууваас хор гэжээ. Сархад сүгнэн бэлэгтэй дуудуулан бэлэг дэлгэрүүлснээс олон нийт ганзуудын үргэлжлэл тасарч амар цэнгэлд жаргалан болов гэдэг болоо. Үүнийг журамлан манай баруун үзэмчин төрийн их найртаа богд Чингис дуг их болгодог. Үүнээр бадруулан манай зүүн үзэмчин төрийн их найртаа эртний цагааныг дууны их болгодог юм. Та YouTube дээр Тулааны үртэй подкастыг үзэж бас сонсож байна.
Чингис хааны төрийн дуулал Эртний сайхан. Эртний сайхан ёроолоор энэ сайхан оронд нь эзэн Чингис хааныхаа язгууран ээз Бүрдвэхөө тэнгэр мэт заяатай тэгш таван оюунтай тэнүүн уужим зарлагтай тэнгэрийн минь үрсад билээ. Олон одны дундаас сарны гэрэл тодорхой, олон хүмүүний дундаас яндар мэд чимэгтэй. Сүмбэр уулын оройгоос сүндэрлэж сацраад сүр жавхлант дэлгэрээд сүлдэн бат болтугай. Хамаг номын рашааныг ханхуу чинээгээр хүртээд хаан эзэн Чингисийн өмнө хамаг бүгдээрээ жаргая. Энэхүү Эртний сайхан гэдэг дуу бол эрт үеэс уламжлагдж ирсэн дууны нэг. Энэ дууг хууччвал Чингисийн төрийн дуулал буюу сүлд дуулал хэмээн ихэд хүндэлдэг байсан юм. 1930 хэдэн оны сүүлчээс Эртний сайхан дууг дуулахаа болж өдгөө бараг мартагдахад хүрчээ. Харин 1936 онд алдарт дуучин агсан Магсар Хурцын дугарж ав. Монгол ардын дууны төвөрд оруулж хэвлэлсэн нь өнөө үед хурч ирсэн байна. Мөн улсын гавьяат жүжигчин Жагзавын дорж давггүй 1970 онд эмхтэн хэвлүүлсэн Уртын дуу хэмээх номд оруулсан боловч үг нь ихэд өөрчлөгдөжээ. Ер нь Монгол ардын дуу, богино дуу, ялангуяа уртын дуунууд цаг үеэ дагаж үг нь өөрчлөгдөж ирсэн байдаг. Тийм өөрчлөлтүүд шарын шашинд ихэд төгж дэлгэрсэн үе. Тухайлбал 19-р зууны эцэс 20-р зууны ихэнх үеийн уртын дуунуудад нэлээд түгээмэл ажиглагддаг. Жишээ нь 13-р Далай лам Төвдөн жамц 1904 онд Монгол оронд ирж жил гаруй хугацаагаар байсан энэ үед уртын дууны төгсгөлийг Ванчин Далай ламда бараа болон жаргая гэж дуулдаг болсон байна. 1911 онд монголчууд Манжийн дарлаас гарч тусгаар тогтносон улсыг байгуулж богд жавцсан дамбыг шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрэгт хаанд өргөмжилсэн үеэс дууны үгэнд өөрчлөлт оруулж хаан эзэн богдын өмнө хамт бүгдээрээ жаргая гэж өндөрлөдөг байжээ. Эртний сайхан хэмээх энэ дууны төгсгөлийг хаан эзэн богдын өмнө гэж өөрчилсөн бололтой юм. Төв аймгийн Заамар сумын өвгөн дуучин өндөр хэмээх зүлтэм мөн сумын 1889-с 1950 он шилэв хэмээх дондог агсад 30-аад оны ихээр энэ дууг дуулдаг байсан бөгөөд үг нь дугаржав агсны төврийн дууныхтай адил байв. Харин төгсгөлийн төрлөг нь уртын дунд бадаг гэдэггүй төрлөг гин. Хаан эзэн Чингисийн авралаар хамаг Монголын эзэн бид хаан сүлд тугийн өмнө хамт бүгдээрээ бишрэн жаргая хэмээн дуулдаг байсан гэж Эртний сайхан дууны эцсийн төрлөгийг дугарж авахсан бичиж тэмдэглэн үлдээж. Тулаан нэвртэй подкаст. Сундаалангийн ногоо. Алтай урайн хаан ардын найрын уртын дуу. Сундаалангийн ногоо нэхөө суудлыгаа дагаж ургана. Сонхон дуутай гургалдаанэ сөөгийн дүнгээр жиргэн. Сөөгийн үүр шүн. Хазаар дундан дасгсан хангалхан халиу морнэ хаан язгууртай ах нартайгаа номынхоо ёсоор найрлая. Чагтан дундан дасгсан цэмцгэр халиу морнэ Чингис язгууртай ах нартайгаа номынхоо ёсоор найрлая. Зилэн дундагссан зэрлэгхэн халиу морнэ зэлэм язгууртай ах нартайгаа номынхоо ёсоор найрлая. Сойлтон дундан дасгсан сайхан халиу морнэ сүбэтэй язгууртай ах нартайгаа номынхоо ёсоор найрлая. Найрлая. Найрлан жаргацгаая. 들고 나가자 오
Сонехан утой горголи сөген дөңгау жерганади Эзэн богд Чингис хаан хийгээд игнэшгүй алдар гавьяад өвөг дээдэс юугаан өргөн дуусан дуу болбоос ховор сонин маргашгүй үнцэнтэй ариун нандин дурсгал мөн буюу. Чухам ийм ховор нандин бүтээлийн нэг бол Сундаалангийн ногоо химээх Алтайн уран хаан ардын уртын дуу болоо. Ил дуу нутгийн өндөр настай, цээл хоолойтой, цээж сайтай үе үеийн ахмад буурлуудын дундаршгүй авьяас бэлэг уйггүй зүтгэлийн ачаар уг дууны жинхэнэ их бидэндээ уламжлагдаж иржээ. Дуунд сууд богд эзэн Чингис хаан болон түүний үнэн чанд Шилдэг Баатар өрлөг жанжин уран хаан домогт хөвгүүд болох Зилэм, Сүбэдэн нэр алдрыг өргөн дуулжээ. Тиймээс ч дуунд хүч ирхэг гитрэмэг мандаж явсан өвөг дээдсээ магтан дуулж өргөмжилсөн хийгээд хөсөмжлөн санааширсан сэтгэлийн өнгө аяс илт шингэсэн байдаг юм. Хэдийгээр уг дууны зохиогдсон он цаг тодорхой бус боловч агуулга үзэл санааны ерөнхий төлөвөөс аж ахуул Монголын их эзэнт гүрний үетэй холбон үзэж болох мэт санагдана. Ямар ч атгай энэ дуу 500-аас 700 жилийн урт замыг туулан иржээ хэмээн таамаглаж хэлж болох болов уу? Уран хаан нар энэ дууг алив нэгэн найр цэнгэл бүхэн дуулдаггүй. Зөвхөн төрийн их баяр ёслол буюу ноёд дээдэс ахас ихсийг хүндэтгэх найр наадмыг ихлүүлэн магнадын дуулдаг юм. Өөрөөр хэлбэл төв халахууд наадмаа төмөн ихээр найраа хуур магнаагаар эхэлдгийн нэгэн адил Алтайн уран хаачууд наадмаа Сундаалангийн ногоо дуугаар найраа баруун цагаан нутаг үлэмж буян дуугаар эхэлдэг байна. Ил тавчоо сонины 1997 оны 3 дугаар сарын дугаараас. Та YouTube дээр Тулаан нэвртэй подкастыг үзэж бас сонслоо. Тулаан нэвртэй подкаст зөвхөн YouTube-ээр цацагддаг бөгөөд өөр платформ дээр хаяггүй юм. Бичлэг маань таалагдсан бол subscribe авчаа дарж хонхоо идэвхжүүлээрэй. Ингэснээр дараагийн бичлэг ороход танд мэдэгдэл очих юм. Мөн Facebook дээр Тулаан нэвртэй гэсэн хуудсыг минь дагаарай. Эрхэм танд эрүүл их сайн сайхан бүхнийг хүсье.